Иудэн фарисеучуд Есүсийг ялалахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэд Есүстэй нийцэлтэй байхыг ирж хайгаагүй, харин хуулийн залт бүрийг маш нухацтай авч үзэн. Бүр Есүс хуулийг дагаагүй, мөн Месиа биш хэмээн ялаанаа. Эцэстэн гинзэмгүй Есүсийг залмай цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд бичвэрийн үгнийг бүрдэл анхаарал хандуулсан. Харин Бурхны санаа зорилгыг түүний ажлын уушаад арга барилыг хайхраагүй. Тэд үннийг ирж хайдаг биш, харин бичиг үсэгтэй салахгүй зурддаг хүмүүс байсан. Тэд Бурханд итгэдэг биш, харин Библиэд итгэдэг хүмүүс байсан ёо. Тэд Библийн хотож нохоо байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд өршөөнгүй Есүсийг загалмай цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө хүмүүсийн зүрх сэтгэлдээ Библийн үгнийг бүрийн байр суурийг хадгалахын төлөө үүнийг хийсэн ёо. Тэд бичвэрийн залтуудыг мөрддөггүй байсан. Есүсийг үхлийн ялаар ялалахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахлыг хайхыг илүүд үзсэн. Тэд бичвэрийн үгнийг бүрийн бол байгаагүй гэж юу? Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Тэнгэрт орж нэг үсэл хүртэхийн тулд тэд үнэнийг гаргахаар ирсэн Христийг. Энэ ертөнцөөс хон зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний эрэлтийг бүр мөсөн үгүйсэхийг илүүд үзэж, Библийн мөн хоршин тогтнолыг баталгаажуулахын тулд мах бодит дэргэн ирсэн Христийг загалмай дахин цовдуулахыг илүүд үзнэ. Зүрх сэтгэлэн нэм хорлонтой түн тимэх дэсгэндэг уг чанартай байж хүн яаж Бурхны авралыг хүртэх